Мөөгөнцөр төхөвчнийг эмчлэх гол төлөөлөгчдийн нэг болох клотримазолын тухай. Клотримазол маань ерөнхийдөө мөөгөнцрийн эсрэг, игэл битний эсрэг болон бактерийн эсрэг гэсэн гурван үйлдэлийг үзүүлдэг. 1973 онд анх эмчилгээнд хэрэглэгдэж эхэлсэн цагаас хойш эмэгтэйчүүдийн мөөгөнцөр болон арсны мөөгөнцөр төвчнүүдийн үед хамгийн үр дүнтэй гол төлөөлөгчдийн нэг хэвээр байсаар байна. Мөөгөнцрийн эсрэг үйлдэлийн механизм нь хэсийн мембраны бүрэлдэхүүн хэсэг болох эргострины нийлэгжилтийг өөрчилсөнтэй холбоотой гэж үздэг. Мөөгөнцрөөс дерматофит, кандида альбиканс болон хөргөний мөөгөнцрүүдэд илэрхий үр дүнтэй. Игэл битнээс бол трихомоност үр дүнтэй, бактериас стафилококк болон стрептококкод илэрхий үр дүнтэй гэж үздэг. Тунгийн хувьд бол 100, 200 болон 500 мг бүтрээний шахмал 1% 20 г болон 30 г крем гэж байдаг. Энэ нь мэдээж гадуур хэрэглэх зөвлөлттэй. Кремийг арсны эмгэгтэй хэсэгт хоногт 2-3 удаа нингэн түрхэж хэрэглэдэг. Лаг бол мөөгөнцрийн шалтгаантай болон мөөгөнцөр трихомонод хавсарсан бүтрээний үргэлжлэлийн үед бол хэрэглэдэг. Лагийн хувьд бол нэг ээлжийн курс эмчилгээг 6 хоног гэж бол үздэг. Шаардлагатай тохиолдолд түүнээс олон хоног хэрэгжилж болно. Лаг сарын тэмдэг ирэх болон эрэхийн өмнөх үед бол хэрэгжилж болохгүй анхаарах хэрэгтэй. Клотримазолын хувьд бол Монгол улсад Динк Фармын лав болон крем эмчилгээнд бол хамгийн түгээмэл ашиглагдаж байгаа. Мөн бусад худалдааны нэршлэр бас байдаг. Клотримазолын хэрэглэх заалтын хувьд өтрийний мөөгөнцөр болон өтрийний өрөвсөл, арс, хумсны мөөгөнцөр, гар хөлийн хурууны завсар болон улсны мөөгөнцөр, хумсны сүр хэсгийн халдвар, арсны нуглаа хэсгийн мөөгөнцөр, өнгөц кандидод олон өнгөт үлддэг. Мөн одоо коронавирус бактерийн халдварын үед тус эмчилгээнд өргөн ашиглагдаж байгаа.